Visceral fat тийм ээ. Өнөөдөр ярих сэдв visceral fat буюу дотор эрчний өөхлөлт гэж монголоор бол яг махчилж орчуулад байгаа. За энийг энгийнээр тайлбарлах юм бол хүний одоо тийм анатомийн бүтцийг аваад үзвэл мэдээж яг арьсан гадаргуу ялангуяа цээж нь хөндөөний гадна талд болохоор бид нар арьс байна. Арьсан дотроо бид нар subcutaneous fat буюу тийм ээ гадар өөхлөлтөөс нэлээд байгаа. Гадар өөх явж байна. За ард нь болохоор мэдээж нөгөө булчингийн нэрийнхэн тийм ээ давхар байдаг. Хүний бид тийм ээ энэ давхар булчингийн давхрын ард болохоор бид нар нөгөө нэг эд эрхтнүүд маань дотор эрхтнүүд маань байрлаж байгаа. Энэ эрхтнүүд маань завсар болон эрхтний гадуур дотор өөхлөлт бий болох боломжтой. Яг бага хэмжээнд юу н байдаг. Гэхдээ эсэл үүсгээд байна гэдгийг бас ярих гэдэг юм л да. За ингээд зөв жишээгээр шууд харуулчихсан. Энэ би өчигдөр энэ зургийг тавьж байгаа асуусан шүү дээ. За энэ ерөнхийдөө энэ зүгээр яг нэг асуулсан хүний одоо дотор эд эрхтний зураг байхгүй юу? За ингээд жишээ болгоод харангууд энд зүрх байх хэрэгтэй тийм ээ. Зүрх нь харагдахгүй. За энд уушиг хоёр уушиг байх хэрэгтэй. Нэг уушиг нэг тал харагдчихээн. За тэгээд илэг энэ байна. Одоо энд бас дахиад арай жоо өөрөмчгөөс харагдсан байхгүй. Илэг нь ингээд цайрцсан. Цагаараад шарлаад юм одоо чинь бор хардсан өнгөтэй байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Ийм цайлаа шарлаад ингээд ийм бүлцэц юм шиг болчихж байгаа тийм. За тэгээ харж байгаа тийм ингээд тойроод энэ завсраа ер нь байж бол бүх завсраар ингээд шар нэлээд одоо өтгөн шар өөхлөлт юм болчихж байгаа. Энийг visceral буюу дотор эрхтний өөхлөлт гэж нэрлэдэг тийм ээ. Одоо энэ тэгээ ялангуяа эд эрхтний ингээд дотор эд эсийг нь идээд бүр эд эснийхэн завсар ороод ингээд бүр өнгийг өрчиж. Инхээр ихэд нөгөө одоо яг амьд эсийг нь өөхөн идээд бүр сольчих гэсэн үг байхгүй. Дотор ингээд ороод бүр идээд эхэлчих. За ингээд зөвхөн одоо энийг хараарай те. Зөвхөн одоо илэг биш. Илэгнээс яг хийхдээ эхэлдэг. Илэг, бөөр, уушиг тийм ээ. За тэгээд зүрхний гадуур тийм ээ. Зүрхэн дээр ингээд өөхлөлтүүд ингээд явагддаг. Хаасаа. Ялангуяа тэр утга бүр нөгөө юу штэ. Бүдүүн гидсэн, нарийн гидсний гадар үрт юм өөхөн симж хүртэл. Бид нар сэнжиг синжний өөх гэж ярьдаг шүү дээ. Тэр нь хүртэл томордог. За ярил дуусахгүй тийм ээ. За fatty эхний тохиол яг өнөөдөр бол зөвхөн fatty liver буюу тэгээд NAFLD гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө дотор өөхлөлт дундаа хамгийн түгээмэл нэг номерт шууд үүсдэг тийм ээ. Энэ төрөнд эрсдэл үүсгдэг илгэний өөхлөлтөнд харагдаж байна. Илгэний өөхлөлт гэж юу вэ? Илгэний өөхлөлт гэдэг маань саяны яг зурган дээр харуулсан шиг энэ эд эрхний гадар байдаг угаасаа өөхчлөлтийг хэлж байна тийм үү. За энэ дээр ерөөдөө дэлхийн хүн ам одоо 8 тэрбум гарангууд энийг дунджаар 35-аас 40 дээдлэх 40% нь илгэний өөхлөлтөд бүр эрсдэл үүсэх хэмжээнд гэсэн үг тийм ээ. Хитэрсэн гэсэн. За илгэний өөхлөлтөд 40% бодоод бас 8 тэрбум хүн чинь баг 3 тэрбум магадгүй 4 тэрбум хүн тийм ингээд баг тал баг арай хүрэхгүй хүмүүс ингээд илгэний өөхлөлт дотор өөхлөлт гэсэн. Их баг хэмжээнд өөхлөлт үүссэн гэсэн. Тийм ээ. Ийм их хэмжээнд байна. Энийг зөвхөн бид мэдэхгүй онцлохгүй анзаарахгүй байна. За энийг яг хоёр ангилж ерөнхийдөө эрүүл мэндийн салбарт уламжлалтаар бол хоёр янзаар ангилдаг. Архины тийм ээ алкохолик тийм ээ. За алкохолик нөгөөх нь болохоор архины буус non alcoholic fatty liver тийм ээ гэдэг. За тэгээ энэний болохоор архиных нь ойлгомжтой. За одоо илүү дэлгэрэнгээр ярина. За шалтгаан тийм үү. Саяны хоёр нөгөө алкохолик бус гэдгийг чинь та нь ерөөсөө арх энгийнээр ярьж байгаа шүү задлан да. Энгийнээр ивэл арх сахар хоёрыг хэлж байгаа. Нэг нь арх, нэг нь сахар. Гэхдээ ерөөдөө дэлхийн 2 дугаар дайны өмнө ялангуяа 70-80-аад оноос өмнө ялангуяа баг энэ сахарын ялангуяа дэлхийн 2 дугаараас өмнө ялангуяа 20 дугаар зууны үе ярьж шүү. Тэр үед болохоор ялангуяа гоцсон зүгээр л архины дотор өөхлөлт байдаг гэсэн. Тийм ээ. Alcoholic fatty liver тийм ээ. Alcoholic fatty liver disease гэдэг. NAFLD. Тэнгүүд зөвхөн архиар өөхт харгалдаг гэсэн. Өөх гэнэ солиорч дотор тийм ээ илэг харгалдаг гэсэн. Тийм ээ. Яванда цирроз болдог, өвчин болдог, хавдар болдог тийм үү. За тэгсэн чинь одоо архинаас илүү сахар юм. Энэ чигээр одоо болохоор архины хэрэглээ залуучуудад буурж байгаа хэрнээ fatty liver буюу тийм ээ илгийн таргалт байсан хэвээрэл бүрч нэмэгдэж байгаа. Тэр дэлхийн хэмжээнд 40% хүрч байна шүү дээ тийм ээ. За тэнгүүт энэний шийдэл болон хяналт нь юу вэ? Би шууд эхний хэлж нэн төрөнд маш хэлбэр арга заадаг ч заа. Зүгээр салдагт энийг хийж чадах юм баг байхгүй. Энийг шууд хийх нь уус эрсдэлтэй битгий гэж хэлнэ. Гэхдээ чаддаг хүн бол энийг хийж болно. За энэ хөө шийдэл аюу амархан. Фастинг буюу автофаг гэж үгчүүл. Бүтэн мацаг. Одоо нөгөө дэлхийн хэмжээнд бүр рекорд нь жил мацаг гэсэн үг байдаг. Юу ч идэхгүй зөвхөн шингэн угаад усан мацаг гэдэг тийм ээ. Тэр нь
үүнтэй адилхан огт хоол хүнс идэхгүй зүгээр бие өөрийнхөө автофаг буюу тийм ээ өөрөөр цэвэрлэх эдийн түвшинд одоо цэвэрлэж протеиноос солих тийм ээ засварлах энэ процессыг явуулаад дотор өөхөө гадар өгдөг хамт ингээд задлж иддэг юмыг л ихэд автофаг буюу үүний идэвхжүүлдэг арга нь фастинг буюу монголоор яг мацаг гэж ярьдаг. За энийг урт хугацаанд хэр урт хугацаанд хийж чадсан төдийн хэмжээндээ дотор өөхөө бид нар шатаагаа задлаад хэрэглээд гэсэн. Тэгээ энийг мэдээд бэлтгэлтэй тодорхой техниктэй хяналтын дор гэсэн. Энэ ч юм уу ямар нэг мэрэгчлэлтийн юм уу өөрөө ч хажууд хин хянах хэрэгтэй. Өөрөө маш сайн хинж анзаарах хэрэгтэй. Зүгээр ингээд нөгөө нэг энэ тэр нөгөө юу лээ психологийн шинжилээд нэг балаа гараад байдаг шүү дээ. Юу юугүй те зүгээр ямар ч бэлтгэлгүй зүгээр хүнийг мацаг хийвэл ирүүл ингээд шууд мацаг хийлгээ те баахан нэг өргүү болгосон дуракод байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр тоглоом бол биш. Мацаг бол тоглоом биш. Мацаг бол маш хүчтэй техник юм уу? За тэр хамгийн энгийн арга бол мацаг байна. Мацгийг олон янзаар хийж болох нэ. Цааш нь хөрвүүлье. Одоо илүү нарийн ярина. За visceral fat. За мацгийг одоо нэг эрсдлээрээ багтаагаар яаж мацаг хийх вэ? Intermittent fasting. Монголчууд хагас мацаг гэж яриад байгаа. Intermittent fasting за зарим хүмүүс бас хийж чаддаг омад буюу 1 meal a day тийм өдөрт ерөөс ганц хооллох. Буюу энийг нөгөө талаасаа 23-1-ийн мацаг гэж ярьдаг тийм ээ. Энэ байж болж байна. За тэгээд магадгүй intermittent fasting дотор хамгийн түгээмэл нь 18-6 буюу 16-8 байна тийм ээ. Айгу хялбар. Ерөнхийдөө хүн хизээ хоол идэж ихснээсээ хойш 8 юм уу 6 цагийн хугацаанд хивнэ үү, хооллосно уу, энэ ам ходоод зургаа тийм ээ, шингэн бус юм хийжлээр тэр хоол, шингэн буюу уснаас бусдаг гэж байгаа шүү тийм ээ. Хийх тохиол. За кофе, цай их бага хэмжээнд байж болно. Бусд нь бол ерөөдөө хатуу болгон ингэ зөөлөн хүнс ингээд амарчин давж ирэвэл чи хоол идлээ, фаста таслаа гэж болох байхгүй тийм ээ. Энэ брейкфаст гэдэг шүү дээ. Фастыг таслах тийм ээ. Брейк гэх. За тэгвэл ерөөд 8 нэг 6-аас дунджаар бол нэг эрүүл хүн бол нэг дотор өгөлтөө баг багаар урт хугацаанд багасгах. Эрүүл нэг 6-аас 8 цагийн хугацаанд мацаг өдөрт төм хийгээд байна. 6-8 цаг хооллоод үлдсэн цагт нь буюу 16-аас 18 цагт нь мацаг хийхнэ. Тийм ээ. Тэгээ энийг бас л бэлдэж судалж хийхийг би зөвлөн тийм ээ. Шууд хийвэл мэдээж чадахгүй. Үүний чинь нөгөө донтолтоосоо гарах, сайн өөхтөөсөө хэрэглэх тийм ээ. Кетост орох гэдэг ингээ аюул юм байна. За цаашлаа. За visceral fat-ыг ерөөдөө нэг яг мэдэх гэхээр олон арга байгаа. За бид нар яг нөгөө жилдээ нэг удаа ингээд нэг тест өгдөг шүү дээ. Яг алаат өнө, асаат өнө, GGT, ALP гэх яг энэ GGT, ALP гэх нь үдгүй зөө. Ихтэй алаат цаад хүмүүс өгчтэй. Алаат цаад бол зүгээр л энзим илгэний алаат нь болохоор зөвхөн илэг ерөөдөө үйл ажиллагаа явуулж байгаа үед ялгадаг энзим. Гэхдээ ачаал нь өсвөл алаат усна. Асаат болохоор зөвхөн илэг биш те. Бөөр болон бус идэрхтнүүд гэсэн асаатыг бас ялгуулдаг. Энд энзимууд тахгүй. Энэ энзимууд тодорхой төвшинсөө бүгд хит өндөр байгаа. Тэгээд урт хугацаанд өндөр байгаа гэвэл ер нь илгэний хатуур буюу тэрнээсээ хатуур болоогүй байхад илгэний өөхс бас нэлийн өгчээ гэж үзэж болно. Анхан шатнд бол. За жинкнээс нь үзмээр байвал ерөөдөө CT компьютер томограф тийм ээ зүсгэлтэй зургийг авдаг. Зүсгэлтэй зураг би яг дараа жишээ харуулсан. Ерөнхийдөө хар цагаанаар гадаад байхгүй. Ингээд зүсээд яг илгэний үеүүдээр зүсээд ингээд хавтгаа зүсэлтийгүүд хэрвээ өөхс багтаа байвал хар харагдана. Ерөнхийдөө хоосон юм уу эсвэл хар тийм ээ протеин мах харагдана. Хэрвээ эд эрхтэн чи идэгдээд өөхөндөө баригдаад өөх нь ихссэн бол 30-40%-аас илүү 50-60% зарим тохиол ингээд цацгаа болчих. Тэр бол 0 өөх. Хаасаагүй ингээд өөхөл тархсан байна. Тэгэхээр тэр цагаан хувь нь их байгаад байвал энэ өөхөл маш өндөр байна гэж байна тийм ээ. Аль эрхтэн үзмэн тэн дээр зүсэлтэйгээр үзчих. Аюу амар. Одоо цагт бол хаасаагүй хийдэг болсон шүү дээ. За ингээд ингээд гэмтэл маань юу болох вэ? Ер нь гэмтэл одоо нөгөө өөхөл чинь цаана гэмтэл яриад байна шүү дээ. Элэг гэмтээд явандаа яга хавтар болоод тийм бэ гэж яриад шүү дээ. За тэгвэл өөхлөлт үүсэж байгаа юм. Энийн цаан дахиад үрсэл гэмтэл хоёр давхар явагдчихдаг. За ингээд ерөөд үндсэн 3 шатаар ангилчихж байгаа. Та бол нэгдүгээр шат тийм ээ. Grade 1 бага өөхлөлт буюу дөнгөж өөхлөж эхэлж байгаа. Энэ үед нэг алаа тасаад юмнууд нэг өсөд байхгүй, нэг хийхдээ мэддэхгүй. За хоёрдугаар шат болохоор дундаж өөхлөлт. За ялангуяа энэ ихний шатн дээр бол нөгөө юу шүү дээ радиолог тийм ээ. Юугаар өөр юугаар шууд харахад мэддэхгүй. За тэгээд хоёрдугаар шат нь тийм ээ дундаж өөхлөлт буюу өөхлөлт нь нэлээ мэддэхгүй төвшөнд очсон. Дээрээс нь нэмээд үрсэл гэмтэл ер нь үүсээд эхэлсэн гэж үздэг. Энэ үед тийм ээ баг зэргийн үрсэл баг зэрэг гэмтэлтэй. За баг сүүлийн шат 3 дугаар шат хүндэрсэн гэсэн. Хүндрээд өрсөл өндөртэй гэмтэл өрсөл гэдэг нь нөгөө цусан дах өрсөл ялангуяа нь цусан тийм ээ VBC, RBC одоо реактив протеин зэрэг нэг хэдэн юмнууд байгаа шүү. Тэднийг үзэлтэй моноцит энэ зэрэг энэ бол өрслийн маркеруудаар энэ гараад ирнэ энгийн нэр тийм ээ. За тэгээд өрсөл гэмтэл энэ бол үүсээд хүндрээ сүүл нааш болдог тийм ээ. За нааш гэдэг маань болохоор ног алкоголыг статохепатитис гэсэн.
Ерөнхийдөө нөгөө илгэний эдсүүд гимтсэн гэсэн үг. Тийм ээ? Гимтээд нөгөө хепатитис тийм ээ? Нөгөө илгэний БЦ шиг одоо эффект явагдаад тэгээд ингээд гимтэл явж байгаад хамгийн аюултай нь цирроз руу. Цирроз бол ерөнхийдөө үхчээд сорвич чинь гэсэн. Эд эсүүд чинь ингээд сорвиор солигдчихдаг. Үхсэн эдисээр сорвиор солигдоод ингээд тэр үхсэн сорвицын эсэх нь үндсэн илгэнийхээ үйл ажиллагааг явуулж чадахгүй гэсэн. Ингээд хагас ажиллаад байна, дутуу ажиллаад байна. За энэ хамгийн аюултай. Инээс хойш бол ер нь бол найдваргүй болоод ирэх. Тийм ээ. За тэгээд дараагийн шат бол хамтаа. Айгүй ингээд. Энийг л ингээд тайлбарч байгаа. За тэгээд энэтэй хамт явагдах хамгийн аюултай юм нөгөө инсулины дөжрөл. Тийм ээ. Инсулины дөжрөл чихрийн шижин хоёр бол зоолттой хамт явж байгаа. Тийм ээ. Нөгөө ихэнх шатанда ялангуяа нэгдүгээр шат, хоёрдугаар шатанд бол зоолттой инсулины дөжрөл үүснэ. Нөгөө предиабетес одоо манайхан бол нөгөө нуугдмал сахар махар гэдэг нэг сүн хэрэг үүдэг. За тэр юу гэж нэрлэх нь хамаахгүй. Гол санаа инсулин дөжрөл буюу панкреатик тийм ээ, панкреатик инсулин буюу нойр уртчилгааны инсулин даавруу ерөөхдөө ингээд хитэх ялгараад хязгаартаа хүрээд дотор гадар таргалтууд зэрэг явагдаад эсвэл гадар таргалт заавал явах боломжгүй тийм ээ. Ерөөдөө дотор таргалт нэлээд хүчтэй явагдаад өөхөн идүүд тийм ээ, адипоз идүүд маань ингээд ханаад тулаад ирэнгүүт сүултээ ингээд дөжрөлд болоод дөжрөлн чихрийн шижинд орж идэг. За ялангуяа энийг нөгөө хүмүүс бас аягүй ойлгохгүй байгаа нь божийн солилцооны гажуудал гэдэг энэ комплекс энэ одоо суур өвчлөл тийм ээ, хроник дизиз гэдэг. Энэ өвчлөл маань өөрөө цаана инсулин дөжрөлөөс эхэлдэг, дотороо өксөлтөөр эхэлдэг гэсэн. Тийм учраас хүмүүс мэдэхгүй анзаарахгүй шинжилгээнд нь гардаг байхгүй. Одоо галаад цасаад нь өсөхгүй, эсвэл нэг сүртэй өсөг бол хунтаахгүй. Угаасаа галаад цасаа дангаараа өсөх чинь бас нэг өвчин шинжилгээ бас биш. Мөн байж чуруу байхгүй ч юм тийм ээ. Ингээд юус мэддэхгүй. Дахиад инсулин өслөө хүмүүс глюкоза үзүүлдэг үсрэл 3 сарын дунджаа үзүүлдэг. Инсулин үзүүлэхгүй. Өлөнгийн инсулин байхгүй, дундаж инсулин байхгүй, тийм ээ. Ялангуяа инсулинтэй холбоотой бусад давхруудаа бас үздэг. Тийм ээ. За ингээд явсаар гол инсулин дөжрөл маань чихрийн шижин болоод цирроз болох хэмжээнд ингээд аваачаад божийн солилцооны гажуудал хүндэрсэн байх нэ. Тийм ээ. Ийм шатнд битгий аваачаач л гэж хэлэх гэдэг. За одоо ингээд нэгэнд гинтсэн эмчл үүсчихжээ, тийм үү? За одоо яаж сэргийлэх үү? Яаж эмчлэх үү? Эмчлэх биш ээ. Ангаах уу? Эмчлэх гэж имээр идэх гэдэг юм шиг болохгүй шүү дээ. За алкогол ярьсан шүү дээ. Хоёр шалтгаан байгаа юм чинь. Нэгдүгээр яг алкогол хүн болгон мэддэг ч болсон яагаад таргалт үүсгэдгийг хүмүүс сайн ойлгодог байхгүй. Алкогол пивэн ч юу ерөн зүгээр градустай тодорхой хэмжээ спирт юм уу алкогол градустай тийм ээ шингэн зүйлс тийм ээ исгсэн байж болно, нэрсэн байж болно. Яаж авах юм бодлоо байхгүй. Тийм ээ ялангуяа энэ алкогол дээр одоо би энийг ярихаас өмнө энийг хэлчихье. Тэр нэг зүгээр ингээд пив зардаг, арх зардаг, стан ажиллуулдаг тийм өөртөө юм ашиг сонирхолтой зөрчилтэй гаруудын үгэнд автаадах юм аа. Хідээч хүн өөрийнх нь зарж байгааг муулахгүй шүү дээ. Тэгэл арх хоргоо 0 градус пампаа ингээд. Тэгээ нэг хідэн худалдагдсан гарууд нь аваачаал пив архиас сурчлаа ингээд. Болиоч зүгээр ингээд яг хэрэгжилж болно. Хэрэгжилсэн чиний сонголт. Гэхдээ эрүүл пив, эрүүл алкогол тийм ээ өдөр болгон хэрэглэхэд таргалдаггүй божийн солилцооны асуудал үүсдэггүй дотор өгөх бий болгодгүй илгэнд асуудал үүсгдэг тийм аль алкогол гэж ер нь л байхгүй заяа. Ер нь байхгүй. Тэгэл болгочих заяа. Эсвэл өөртөө машинаа судалж агаад өөртөө тэрийг харилцаа өрөө тэгээд хэрэгэлзээ. Өөртөө ч. За нэгдүгээр алкогол илгэнд өөхөлт үүсгдэг. Тийм ээ. Метаболизм явагдах буюу тийм ээ. Одоо алкоголыг чинь задлахын тулд спиртийг задлахын тулд тийм ээ ацетат энэ төр айгүй олон юм нөгөө молекул тийм ээ болгож хөрвүүлдэг байхгүй 4-5 шатлаар ингээд молекул нь хөрвүүлнэ. Яг тэр алкогол спирт хүний бид асар хортой байхгүй юу? Тийм учраас яалтаа задлах хэрэгтэй. Тийм учраас бид алкогол орж ирлээ. Пивэн мэн юу нэ? Ямар үүний тэр урамлын гаралтай байна уу? Үр тарианы гаралтай байна уу? Жимсний гаралтай арх нь байна гэдгийг байхгүй. Эдгээр чинь ердөө нэг номерт илгээр дэмжиж хоолтой эзэн юмтай эзэн яад нин төрөнд архийг хүн задалдаг илгээрээ. Бус үйл явдал хоошинд. Яа тэр арх чи хорхгүй. Тийм ээ. Гэтэ нэг удаа хэрэглээд өгчин гэж хэлж байгаа юм биш. Битгий сүржин ойлгоод байгаа юм байна. За ингээд илгэнд өөхөлт үүс. Яг бага хэмжээнд яг хэдийн хэмжээнд хэрэглэнгүүт ямар давчрал асуудал үүсэхгүй вэ гэдгийг үл ярина. Гэхдээ хэтрүүлсэн тохиолдолд юу болдог вэ гэхээр шигтэй бид хэтрүүлж байгаа. Илгэнд өөх үүсгдэг. Ягаад тэгэхээр метаболизм хийгээд илүү гарсныгаа хүний шингээж чадахгүй учраас нэг номер шууд илгэнд өөр дээр нь өөх бол хатгалцдаг. Мэдээж гадар өөхлөлт бусад эд эрхний завсрах өөхлөлт бол болохыг үгүйсэхгүй. Гэхдээ нэг номерт илгээр задалдаг учраас илгэний метаболизм явагдаад илүү гарсныгаа цус руу оруулахгүй, тархи руу явуулахгүй хүний биеийг хамгаалахын тулд малчин
яг илгэн дээр өөх болоод хадгалчихдаг. Ингээд дотор өгөлтийн шалтгаан алкогол. За тэгээд хоёрдугаар нэг асуудал нь юу гэхээр хүний биеийн тийм ээ витамин минералын шингэцийг багасгадаг зарим юм хит өсөгдөг. Тийм ээ имбаланс үүсгдэг. За имбалансын нэг шин витамин B2, B3 ялангуяа витамин C тэр дундаа амино тэгээд нэмээд амино хүчил протеин дундаа глютатион гэж үүдэг. Тийм ээ энэ маань антиоксидант үүсгдэг. Хүний биед нөгөө нэг яг энэ нөгөө нэг өвслийн эсрэг маш сайн ажилладаг. Тийм ээ шаардлагатай байдаг. Яг илгэний үйл ажиллагааг маш чухал амино хүчил багхгүй. Тэгээд С бас яг витамин З чинь дархлаа, ийхийг бүх юм маш чухал. За ингээд өөрсдийн хижээд илгэний үйл ажиллагаа зайлшгүй шаарддаг. Энэ шинэ хижээлүүд маань байх болчтой. Хэд багсдаг. Ингээд алкогол аль хэрэглээд тахаар хүний биеийн витамин минералын дутагдaltaй нэг. За тэгээд эдгээр маань нэг шахавч дуусгаад урт хугацаанд яваад тэгээд давхар шингэн хөөх үед diuretic эффект өгдөг. Шингэн өөний гэдэг нь усаа барьчихдаг. Тэгээд шээгээд идэг байхгүй. Тэр чинь ингээд тэнс алкогол уугаад пив уугаад шээгээд халамгүй. Хүн усаа барьж чаддаг ирүүл. Тийм ээ. Тэгээ ойр ойрхон шээдэг, маш их шингэнээ алдаг, давхар минерал алдчих. Электролайт алдчих. Ингээд шингэний дутагдaltaй, минералын дутагдaltaй учраас толгой нь өвддөг, маргааш нь шаарддаг. Ойлгож байна. Тийм учраас алкоголын араас буюу өмнө дундуур нь сайн ус, минерал, тийм ээ, электролайт хэрэглэх хэрэгтэй. Давс ялангуяа давстай. Ялангуяа та нар мэдээж зарим нөгөө төрлийн алкоголч дээр нь ингээд давс тавьж байгаа уугаад байдаг. Тэр ямар ч чи Мексикод их хэрэглэдэг байхгүй. Өөртөө хамгаалж, тийм ээ, давсаа алдах учраас давсаа нөхөж. Тийм. Тэгж хэлэх зүг гэж юм биш үү? Зүгээр жишээ. За. Дараа. За алкогол за нэмээд сайн минерал шингэнээ алднаа, гүүлгэнэ, шээнэ, толгой өвднө, шартнаа энэ бүгдээрээ бочин солилцооны гажууд илгэний өөхөлт үүсгэж байгааг илэрхийлж байгаа шинж тэмдгүүд. Ойр ойрхон шартаад л байдаг, ойр ойрхон шингэнээ алдаад л байдаг, ойр ойрхон ядраа толгой нь өдөөж байгаа бол чинь яа чинь минералаа алдж чинь өөхлөлт явууг чинь дотор өөх нэмэгдэж байна гэж ойлгочих хамгийн гинэр тийм ээ. Бүр итгэхгүй бол өөртөө очиод зургийг авчихчих. Тийм ээ. CT компьютер томограф хийж байгаа шүү. Бүр ингээд нарийн зүсэлтэй авдаг сүлийн мундаг аппарат бас байдаг. За тэгээд давстай хэрэглээ усаа уу гэж хэлээд байна шүү. За ингээд алдаад за алкогол. За бүр дээрээс нь мэд яадаг юу өшөө бүр яадаг гэж алдгаалтаа бид нар витамин А, B1, 6, 9, 10 ялангуяа B10, B1 бол юу гэдэг хүний энерги үйлдвэрлэх, тархины үйл ажиллагааг хэвэн явуулахад зайлшгүй байх хэрэгтэй. Тэнгүүт B-гийн витаминууд, А-гийн витаминууд ялангуяа тэд дундаа минералуудыг асар их ялдаг. Алкогол хэрэглэх. Тэрийг хангалттай нөхөж чаддаггүй. Магнезиум, зинк, натрий буюу нөгөө давс, тэгээ калий, потасиум. Ялангуяа нөгөө нэг зүрх суцыг тэтгэдэг, ботны үйлрэл хамдаг хамгийн гол минералуудыг diuretic эффектээр хүний биеэс алкогол зайлуулчихдаг байхгүй. Ойлгож байна. За ингээд яваад тахаар хүний бие минерал, витамин дутагдaltaд ороод дориотоод дотор өөхөлт нэмэгдээд асуудал болчихдог. Ялангуяа илгэн ажиллаж чадахгүй цирроз үүсдэг. Илгэн өөрөө илгэний үйлс хангах ёстой тэр витамин минерал байхгүй учраас илэг гэдэг. Нөгөө талаас. Тийм ээ. Олон талаас нь нэг талаас витамин минерал нь байхгүй болчихоо илэг үйл ажиллагаа явуулж байгаа үедээ гэмтээд байна. Ачаал нь хит өсөөд байна. А нөгөө талаас шингээж чадахгүй, дадлж чадахгүй илүүцэр алкогол хүний бие өөх болгоод илгэн дотроо илгэнхээ гадуур ингээд дотор ингээд хахад хатгалаад болчихдог гэсэн үг. За ингээд ярьсан магнезиум. За дээрээс мэд холин маш хэмжээ. Холин маш чухал. Холин яадаг вэхээр хүний ходоод гидс илгэнд ерөөдөө өөх тос за нэмээд зарим тохиолдолд протеин задлахад маш чухал гол оролцдог молекул байхгүй. Энэ холиныг алдах нь маш хэрэгтэй. За тэгээд төмрийн илүүдэлт асуудаг. Iron absorption буюу төмрийг шингээ бид нар ингэдэг шүү дээ. Мах идэхээр төмөр ихтэй үгүй. Ихэнхдээ бид нар хортой, синтетик нэмэлт тийм ээ. За тэгээ элдв хүний бие шингээж чадахгүй юм хэтрүүлж хэрэглэснээс болоод төмрийн илүүдэлт дутагдaltaй орно. Яг зарим юм төмрийн илүүдлийг багасгадаг. Зарим нь төмрийн одоо хэмжээг өндөрсгчдөг гэсэн. Ингээд цусруу татаад ирдэг гэсэн. Тийм ээ. Эсвэл ингээд хэмжээнд одоо юу гэдэг хоол хүнсээс авахгүйгээр өөрөө зохицуулаад явж явах нь маш хэмжээгээр шингээх чадвартай болгож. Ингээд өөр нөгөө хоол хүнстэй нийлэхээр ийм эффектүүд өгдөг. За тэрний хамгийн том шиг iron төмрийн илүүдэл буюу iron absorption нэмэгдээд энэний нэг өвчин рүү hemochromatosis гэж. Илгэнд төмрийн одоо хурах өвчин. За энэ төрлийн ч байдаг тийм ээ. Генетикийн hemochromatosis гэж байдаг. Эсвэл олдмол алкоголтой холбоотой гарчдаг. Ийм хүмүүс урт хугацаанд олон жил яваад нөгөө нэг төмрийн илүүдэлтэй төмөр нь 1000, 2000, зарим тохиолдолд 5000-аар авчдаг. Энэ яг байгалийн хүмүүс буюу мах өөхний өвчин биш ээ. Мах өөхний буруу биш ээ. Окей. За ингэ төмрийн илүүдэл. За мэдээж инсулин резистент буюу инсулин төжилгээ түрүү ярьсан. Энэ төрөг нь алкогол. За цааш. За одоо гол нөгөө шалтгаан.
хамгийн түгээмэл ялангуяа 20-21-р зуунд бий болсон хамгийн түгээмэл дотор өөхөлтийн үндсэн шалтгаан бол сахар, сукроз. За сукрозыг энэ тохиол эхний хэлэнд хамгийн аюултай гэж ярьж байгаа шүү дээ. Маш олон төрлийн нүүрсүүд орно. За нэг нөхөр бол ердөө нөгөө сахар, сукроз. Синтетик нэмэлт байгальд оршдоггүй бид нар дангаар нь тийм ээ молекулаар нь ингэж авч хэрэглэдэг. Сукроз буюу сахар чи юу зүгээр ихтэй ойролцоогоор 5% глюкоз фруктоз гэхгүй. Ерөнхийдөө нөгөө ургамал тариа аюулан жимсээс гаргаж авдаг фруктоз төрлийн нүүрсөөс тийм ээ дан сахарын нэг төрөл нөгөөх нь глюкоз буюу нөгөө хүний биед шууд цуснд ордог сахар тийм ээ. За энэ хоёр. Глюкоз фруктоз хамт байхын аюул нь юу вэ гэхээр фруктоз буюу жимсний үр тарианы гаралтай энэ сахарыг зөвхөн илэг задлагдаг. Өөр юу ч задлагдаг. Ингээд илэгний асуудал. Тэгэхээр алкогол, фруктоз хоёр адилхан гэдэг чинь байхгүй. Хүмүүс одоо тэгээд одоо нөгөө юугаач мэдэхгүй дуракууднаас өнөөдөрсөн солиороод надад бас юм ирсэн байл. Жимс муулаа байлаа. Тэгээд үгүй шүү дээ. Органик жимс гэж байхгүй. Бид нар хэзээ нэг органик жимс. Жимс нь бараг идэхгүй. Тийм ээ. Дандаа хямдхан хогийн импортын тэгээ оруулж ирж байгаа. Тэгээ өөрөөсөө гадаад шавтаас адилхан заяа. Өчнөө гоё чихэр жимс шүү. Өчнөө ингээ байгалийн тэгээ нүүрсөөс багтай хатуу юу эслэг гоё жимсүүд байхад чинь аваачаал нөгөө л банан, нөгөө л амар чихэрлэг алим айддаг. Банаа алим. Тэгээ киви миви. Дандаа энэ дэр үрслүүлдэг. Дандаа энэ дэр инсулины дүжил үүсгдэг. Энэ дандаа илэгний тархалтанд хүргэдэг. Инсулины дүжилд хүргэдэг. Өөртөө хас худалдаа. Тэгээ ийм юм дэр ингэж хэрүүлээд. Тэгэлээс арх фруктоз хоёрын эффект нь адилхан. Хэтрүүлэл ойлгож байна. Би эргэлсэн хүн бол асуудалтай юм чилээгүй тийм ээ. Амьдралын зөв хөвшилтэй хэмжээгээ мэдээд бага хэмжээнд өөрийгөө эрсдлийн хариуцаад явж байгаа нэг асуудал үүсэх алуугүй заяа. Гэхдээ эффект нь адилхан юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд нэмээд цардуул ярихгүй старч тийм ээ. Цардуул бүр глюкоз фруктозооч баг илүү аюултай. Нөгөө төмсөй чи ярьж байна. Нөгөө цардуултай олон төрлийн тийм ээ ногоонууд гадны дорхон. Яагаад цардуул аюултай? Цардуул чи ерөөдөө глюкозтой маш төстэй молекулын буцтай. Гэхдээ ингээд маш урт гинжийлэх байхгүй ингээд хоорондоо маш. Тэгээд тэрийг хүний бие болоход ингээд жижиглээ задлаад глюкоз болгоод маш хурдан хөрвүүлчихвэл юу гэж хэлэх вэ? Цардуул старч гэдэг маань ерөөдөө шууд 100% глюкоз болдог. Тийм ээ? Сукроз болохоор 50% глюкоз 50% фруктоз болоод илгэнд асуул үүсгэн цуснд ч ороо сахар үүсгэн тийм үү? Сахар глюкоз. Ийм хэмжээнд орж ирэх. За ингээд ерөөдөө арх фруктозын эффект нь ойролцоо. Тэгэхээр хэлэхэд бас хүүхдэд асар их нүүрсээс өндөртэй, чихэрлэг өндөртэй, органик бус тийм ээ? Таримэл, импортын, хямдхан, муу жимс их хэмжээнд өгөх нь чи хүүхдэд арх өгч байгаас нь ялгаа байхгүй. Илгэнд өгж байгаа эффект нь урт хугацаанд яг ажил. Яг нь жишээ маш төстэй тийм ээ? Алкогол, ноолкогол гэж ярьж байгаа боловч үүсэж байгаа эффект нь эцсийн үр дүн хоёр нь яг л адилхан байна. За тохируулах гэдэг ойлголт яг хэдүүлээ ярьж. Тохируулах гэх яг дэлхийн хэмжээнд яг ингэж яриад байгаа. Энэ бол худлаа буруу. Би бол 50 г сахар, нэмэлт сахар гэж шүү дээ. 50 мл тийм ээ? Алкогол тийм ээ? Дээдл нь хэрэгж болно гэж хэлэх гэдэг өдөр бол. Би бол энэ эсрэг судлаад юу гэж асуув? Эрүүл хүнд цоо эрүүл хүн ярьж байгаа шүү тийм ээ. Одоо ямар ч өвчлөлт авахгүй, дотор өглөлт авахгүй, цоо эрүүл хүн яах вэ гэсэн чинь би бол дээдл нь 10 г, 10 мл. Алкогол өдөрт дунджаар дээдл нь 10 мл. Нэмэлт сахар дээдл нь 10 г. Цоо эрүүл хүн ярьж шүү дээ. Өөрөөр хэлбэл 100 мл кола. 500 ч 330. Дээдл нь 100 мл кола. Ердөө юм жижигхэн савтай кола өдөр болго уужлагуул ч хэтрүүлж байгаа юм. Ихтэй бид нар жижиг савтай хэн хүмүүс жижиг савтай ганц кола нүүдэх нэг 3 4 5 зарим хүмүүс 2 1.5 баг 3 литр. Ингээ хэтрүүлээд байгаа асуудал болчих ойлгомжтой. За ягаад тэгэхээр энэ чинь нөгөө дайет майт гэвэл яг өөр асуудал. Гэхдээ тэр нь бас л илгэн дээр, бочины солилцоон, донтол дээр аюул бол асуудал байгаа. За энгийн зүгээр л глюкоз, фруктоз нэмсэн сахартай ундаа жимсний шүүс яг адилхан шүү. Жимсний шүүс ялангуяа жимсний шүүс фруктоз гэж өндөртэй тийм. Эдрийн эффект нь хэлж штэ. Миний зөвлөгөө бол өдөрт дунджаар 10 г-аас хэтрүүлэх нь урт хугацаанд chronic disease буюу суур өвчлөлүүд саяны ярьсан олон асуудал хүрнэ шүү гэж сануулдаг. За тэгээд өөхөн нөгөө талаасаа бас нөгөө инсулин ярьжсэн шүү дээ. Бид нар яагаад инсулины дүжилд ордог? Инсулины дүжил яагаад нөгөө сахарын өвчний 2 дугаар зэрэг буюу diabetes type 2 л ороод шүү дээ, тийм ээ.
За сахарын өвчин инсулин өөхөн ид дуур хоорондоо холбоотой. Нэмээд кортизол бас холбоотой. Юу гэсэн үг гэхээр хүний өөхөн ид томордог. Адипоз тийш байхгүй энэ. Миний хот ингээд сулна шүү дээ тийм ээ. Сулна. Тэнгүүд өөхөн ид томорно. Өөхөн ид яагаад томордог? Инсулин ялгархаар томорно. Инсулин яагаад талгардаг? Глюкоз болон цав дуул энэ ихэнх төрлийн simple carb буюу тийм ээ. Энгийн нүүрс усууд хурдан задаг нүүрс усууд хамгийн өндөр инсулинийг өдөөнө, ойр ойрхон идэх тусам ойр ойрхон өдөөгдөн, ойр ойрхон өдөөгдсөн дараагийн өдөөгдөл нь өндөр байх болно. За энэ инсулины үүрэг глюкозыг шингээх. Глюкоз болон цав дуул олон төрлийн нүүрс ус ингээд ходоод гидсэн тийм ээ энзимууд дотор идэх дамжиж задраад хүний цуснд ороод тэр цуснд орсны чинь хор болохгүй хүний биеийг гэмтээхгүй зайлуулахын тулд инсулиныг маш хэмжээгээр ялгаруулна. Тэр их глюкоз нь тэр хэмжээнд өндөр хэмжээний инсулин үйлдвэрлэдэг. Инсулин ойр ойрхон өндөр хэмжээ үйлдвэрлэдэг нойр өвчгөө ачаал нэтрээд гэмтэж эхэлнэ. Яг л илгэний үйл ажиллагаа хэтрүүл ачаал нь хэтрээд урт хугацаанд байнга ачаалттай байгаад тэгээд ялангуяа хортой муу үсийг байнга шингээх гээд ингээд ялангуяа алкогол дээр нүүрс усан дээр ажиллаад байвал гэмтээд л ангас. Яг энэтэй адилхан нойр өвчгөө гэмтнэ. Тэгэхээр нойр өвчгөө илгэний өөхөлт хоёр бол нойр өвчгөө гэмтэл илгэний өөхөлтөөр ихэнхдээ хамт явна. Нүүрс ус дээр баригдаж байгаа. Нэг нь инсулин. За ингээд өөхөн ид дотор өөхөн ид гадар өөхөн ид адилхан. Хөөн. Угаасаа дотор өөхөн идүүд байдаг байхгүй. Айгүй нингэн ингээд хүний нэг мэдгэхээргүй нарийнх юм байдаг. Тэр чинь томорно. Яг л булчин томорно. Томроод гадар дотор өөхөн чинь томорсооргоод хязгаар байгаа. Тэрний хязгаар нь генетикээс хамаарат хүн болгон өөр. Чинь минийх айгүй том болдог байхгүй. Тийм ч бас би 160 хэдэн кг хүрч 167 тий. Зарим хүн гадар талтай өөхөл байдаггүй. Яг тэр нөгөө өөхөн идийнхэн тоо томрох чадвар нь айгүй бага. Тэгээ шууд дотор өөх үүсдэг. Тэгвэл гадар өөх нэг талаас дотор өөхөө нөгөө хэмжээнд үүсгээс хамгаалцдаг. Тийм ээ. Зарим тохиолдолд гадар өөхөлт бол энэ бол байдаг тодорхой юм бол. Ер нь гадар өөхөлтөөс битгий. Тийм ээ. Тэгэхээр дотор өөхөлт илүү аюултай. Яг гадар өөхөлт үүсэхгүй дотор өөхөлт хүчтэй явагдах нь илүү осолтой. Тийм ээ. Ялангуяа Япончууд дээр харагддаг. Тийм ээ. Яг зөвхөн ингээд нөгөө тойргийн хэмжээнгүүд окей байгаад байдаг. Яагаад Америкчуудтай адил хэмжээнд баруун шиг амар өндөр чихрийн биш ч гэсэн харахад бүгдээрээ турхаа. Яг 3-1 буюу одоо Америкт байгаа хэмжээнээсээ нэг 5 дахин бага боловч чихрийн шиднийтэй хүмүүс асар байдаг. Нийт хүн амын 11 нь чихрийн шидний тодорхой хэмжээ шишинд үүсдэг. Харахад турхаа. Хэлэхэд бас дотор өөхөлт гэдэг чинь ингээд бидний нүдэн дарагдахгүй. Гэтэ бид нар анзаарчулах энэ шинж тэмдгүүдээр илрээд идэг. За тэгэхээр өөхөн ид чинь ингээд тулна хязгаартаа тулсангууд цаашаа зогцуулж чадахгүй, нүүрс усыг чинь зайлуулж чадахгүй, ялангуяа simple carb-ууд чинь ингээд хадгалах сав байхгүй, өөхөн ид туллаа, инсулин ингээд цаашаа зогцуулж чаддаг. За ингээд инсулин цаашаа нэг бол огт ялгархаа болоод нойр өвчгөө капут болоод гэмтээд инсулин шат руугаа 3 дахь шат руугаа явна. Эсвэл нойр өвчгөө инсулин ингээд байнга өндөр ялгаруулад байгаа боловч нөгөө сахар чинь шингэх газар байхгүй учраас бид нэр тэр тохиолдолд юу болдог вэ? Тархалт эцсийн хэмжээнд очиод ялангуяа дотоод тархалтанд тулгаад нүүрс ус буюу глюкозыг сахарыг шингэх газар дуусна заяа. Ингээд дуусны дараа хамгийн тэрнээс хойш бол ерөөдөө ингээд үхэл рүү явна гэсэн. Ингээд хөлөө тавилна, гараа тавилна, утгаараа дотор ирэхтэн суцаар дамжуулаад сахар хүний биеийг өхүүлдэг, гэмтээдэг, эцсийг нь алдаг шууд. Ойлгож байна уу? Хадгалж чадхаа болцсон. Хязгаартай тулцсан. Тийм учраас хэлэхээс гадар өөхөлтөөс дотор өөхөлт аюултай. Тархалах нь яг дангаар асуудал биш. Нөгөө талаасаа хүн болгоны тархалтын хэмжээ, тархалах чадвар, дотор болон гадар өөхний хэмжээ, тэлэх чадвар өөр. Тийм учраас зарим тархуу хүмүүс сачсангүй эрүүл байдаг. Зарим турхаа хүмүүс маш их ядарсан, инсулин дэвжрэлтэй, нойр өвчгөө асуудалтай, дотрын ингээд амар асуудал. Тэгээ зарим хүмүүс чинь бүр өвдгөрөж хураад байдаг. Зарим хүмүүс өвдгөрөө бүр тэгвэл бид зөвхөн тарган байж гадар өөхөлтийг хараад хэдүүл эргэлэн хэмжихгүй. Зөвхөн шингээс тодорхойлохгүй тийм ээ. Олон юм одоо холистик хандлагыг холистик шинжилгээ ухааны хэдүүл ойлгох хэрэгтэй. Гэж байна. За шийдэл ярина. За. За. Хэлээд байна. Ер нь бол чихрийн шижингийн 2 дугаар шатнд орчихсон. Ер нь сүүл шат руугаа одоо өчгсөн тийм ээ. Илгэний өөхөлт, дотор өөхөлт өрсөн энэ хоёр өвчин, энэ хоёр суур өвчл тийм ээ хроник дизизийн хувьд яг адилхан.
жимс, жуус, сахара бүр болно. 0 болгож байна. Бүр 0 руу аваачихна. Реверсал буюу урт хугацаанд эдгэхийг хүсэж байвал гэсэн үг шүү дээ. Айгүй ингэ. За тэгээд тэрний цаана нүүрс ус хасах асуудал гардаг. Энэ ихтэй хэлж штэ. Өвчтөй буюу бодис солилцооны асуудал хүндэрчихсэн, тийм ээ? Инсулин дүүжлэн сахарын 2 дугаар өвчин болчихсон, диабетс нь type 2 болчихсон, тийм ээ? Доктор яаж за бүр хэмжээгээр ирвэл ойролцоогоор элгийн өөхөлт бүр 150 г давчихсан. Ердөө 150 г. Доктор эдгэрхний өөх тийм их байдаг байхгүй. Эрсдэлтэй буюу хавдар циррозын дэвшинд очиход маш бага хэмжээний өөх шаарддаг. Тийм ээ? Тэгээд цаашаа томрох тусам илүү гэмтээд илүү цирроз болоод тийм ээ? Хавдар зуя. За нүүрс ус дотроо бид нар одоо энийг дахин хэлээд байгаа шүү. Аюу тодорхойлж. Нүүрс ус дотроо хамгийн аюултай өндөр нүүрс ус агуулдаг бүтээгдэхүүн буюу синтетик бүтээгдэхүүн юу юм? Синтетик биш шүү. Хит босруулсан бүтээгдэхүүн юу юм? Будаа, үр тариа, гурил, талх гэх мэт. Ялангуяа үр тариас урт. Эдгээр яагаад вэ? Эдгээр бүгдээрээ тэр цагаан байна уу, шар байна уу, одоо нөгөө юу лээ? Энтэг будаа, гурил, ягаан будаа, пампа том ялгаа байхгүй. Хамгийн багадаа 60%, 60-аас 80-90% глюкоз болчихгүй. Глюкоз буюу хүний бие глюкоз болгож хөрвүүлээд хэрэглэнэ гэсэн. Тэгвэл шууд сахар идж байгаас нэг том ялгаа байна. Тийм ээ? Арай бага. Яг глайцемик индекс, глайцемик лоуд нь арай чүт бага боловч ширийн сахараас тийм том ялгаа байхгүй, жимс идснээс том ялгаа байна. Жимс дотор би ялангуяа нөгөө синтетик буюу одоо нөгөө ер нь байгальд шууд дангаараа ургадгүй бидний тариалдаг өөрчлөлт оруулсан GMO төрлийн тийм ээ хямдхан муу жимсүүд ярьж байгаа шүү. За энэ нөхдүүд нь ингээд чааваас нэг бүх сухах гад гацин бас яриад их юм аа. Байгалийн жимс гэж маш ховруулсан нөхдөө ойлгож байна уу? Тэгээ жимс болгон сайн, жимс ногоо болгон сайн гэдэг ингээд ерөнхий юм яриад их юм аа. Тийм ээ. Газрын доорх жимс, дээрх жимс, тармил жимс, уулын жимс, байгалийн жимс маш олон янз байгаа. Энийгээ судал ойлго, тийм ээ. За, өмнө нь зөндөө ярьсан. За, тэгээд 60 нэмэх хүн глюкоз уулдаг нүүрс усны төрлийн simple carb маань тийм ээ. Будаа, үр тариа, гурил, тэгээд талх бекри ингээд би холцоог нь ярьж байгаа шүү. Ямар ч нэмэлт ороогүй, бүр сахар махны нэмэлтгүй, ямар ч нэмэлтгүй юм ярьж. За, тэгээд хэлэх гэж цавдуул маань 100 хүн глюкоз болсноо. Бүр цавдуулыг хит боловсруулаад за бүр төмсийг яриа л да. Төмсийг ингээд чанаад хит болгоод итгэж юу болдог гэж сахараас илүү сахарын үйлчлэл үүсдэг. Буюу цусан дахь сахарыг глайцемик индексээрээ 100 даваад 110 20 болгож байна. Илтгэж бас ширээний сахараас аюултай цавдуулдаг. Тийм учраас цавдуултай хүнс үр тариатай хүнсийг бодис солилцооны гажуудтай, инсулины дөржилтэй, сахарын өвчтэй, дотрийн асуудалтай хүмүүс хотоод нь ялган мууцсан, хотоодны хан гэмтгсэн. Ингээд эрдэнэ системийн доголдолд орсон хүмүүс энээс салах хэрэгтэй. Энийг болж игэл 0 руу аваачих хэрэгтэй юм ойлгож байна. Хорноосоо салах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Ийм энгийн имийг л одоо хэдүүл ойлгомоор байна. Энэ дээр л хэрүүлээ гэдэг. Энэ дэр хин хэрүүлээж байгаа. Хинхтэл ашиг сонирхын зөрчилтэй. Тэгээ хэдэн үйлдвэрийн хооронд нэг юм шантаач гэдэг нэг хэдэн баачканууд аваачаал тэгээ нэг үйлдвэрийн гудаа бургуудаар зарахын тулд тэгэл ингээл харлуулаад нүүлгөө дайраад эмтэн гэсэн дуурч чадахгүй шүү дээ. Мэддэг юм чинь айгүй зөөхөн мэддэг юм чинь дуурч чадахгүй. Шүү дээ яах юм чинь алуулж шүү дээ чинь цаана улс төр явж байгаа бизнес явж байгаа бүх ашиг сонирхол шүү дээ. Мань хэдийн шантааны гарууд орж ирэл дайраад их юм. Над бол нэг ялгуу би угаасаа бүтээгдэхүүн зардагчгүй хийдэгчгүй витамин зардагчгүй надад бол нэг ялга. За ингээд лонг за энэ амилаз центр төрөвчүү гол юмаг асарч хэдүүлээ. За тэгээд метаболизм синдром төрөгдөж байгаа. Ялангуяа 21-р зуунд 20-р зууны сүүлээр хамгийн их том шалтгаан старч сахар хоёрын буюу сукроз цавдуул хоёрын нийлбэр. Бид нар шүү дээ амьдралдаа өдөр тутам юу нэмэгдсэн бэ? Дэлхийн 2 дугаар дайнаас хойш ялангуяа баруунаас гарсан юм хэрэг бид нар цавдуул бүх юмд ордог болсон. Ялангуяа босруулсан молекулын салгаж авсан тийм ээ янз бүрийн цавдуулын төрлийн бүтээгдэхүүн, чихэр, шоколад, боов тэгээд бүх бүтээгдэхүүнд орж байна. Цавдуул аяг орж байна, бэлэн сахар хамтлагч аяг орж. Энэ хоёр дандаа ингээд хавсардаг эсвэл энэ хоёрын аль нэг нь орсон бүтээгдэхүүн бид хэрэглээд хавсруулаад урт хугацаанд явсаар байгаа энэ бодисын солилцооны гажууд буюу метаболизм синдром MSX руу ихэнхдээ хүргэж байна. Энийг бол олон судалгаа, олон сүүлийн мэдээлэлээр бол энийг бол харж болж байгаа. За одоо реверсал буюу яаж шиш тэнхийг дараад урт хугацаанд эд засгийн түвшинд эрүүлчих вэ? Гэхдээ
ихэнх юм уу ядаж дээш нь 10 граммаас дээш нүүрс усыг хас. Тэр дундаа хэрэглэх бол комплекс буюу яшиг төвөгтэй нүүрс усыг хэрэглэж байгаа. Энэ бол нэргээ шүү. Комплекс гэдэг нь simple гэдэг. Комплекс нь юу гэхээр зүгээр л айлхад боловсруулаагүй байгальд оршдог, газрын дээр ургадаг, тийм ээ? Одоо нөгөө юу байгаа шүү дээ. Миний бол одоо шинэ хэрэгэлдэг нь бол энэ юу байгаа. Шилбэ нац шүү дээ. Нац буюу тэ. Одоо ингээл базил нац байна, мака байна тэ. Иймэрхүү нац байж болж чинь. Тэгээд олон төрлийн ногоонууд, навчид ногоонууд газрын дээр тавьдаг юу байдаг вүлээ? Одоо нэг помидор, өгөрцгийг зөндөө нүүрс ус асар бага хэмжээнд агуулдаг. Гэхдээ усан бүтцтэй зөөлөн ногоонууд гэсэн байна. Сардуул багтаа баг сардуулгүй ногоон. Эдгээр чинь комплексд орж. За бид нар биш дээ амар том тарих угаалт яваад. Комплекс симбл дээр тулгуурлаад нөгөө нэг гурил будаагийн чинь талхайчаа өөр комплекс гэж хэлээд. Үгүй энэ бол хутлаа. Комплекс карб гэдэг чинь хэд боловсруулаагүй байгальд оршдог нүүрс ус багтай комплекс бүтцтэй тийм ээ. Макро олон төрлийн макрог ойролцоо түвшинд агуулгах хэлж байгаа. Ялангуяа нүүрс усны хэмжээнд агуулгах байх ёсгүй. Карбон бага үежид комплекс карб гэж ярина. Тийм ээ. Нүүрс ус нь өндөр болоод симпл карб болчих. Ядаж 50 ус бага байх хэрэгтэй. Би бол тэгэж тодорхойлно. За тэгээд хэрвээ цоо ирүүлэх хүн бол чи нэг дээдлэн зэрэг. Одоо бол нэмэлт сахар ярих. Нэмэлт сахар түрээсэн шүү дээ. За үнэхээр хэрэглэмээр бол дээдлэн 10 грамм гэж тийм ээ. Цоо ирүүлэх шүү дээ. Цоо ирүүлэх шүү дээ. Мундаг ирүүлэх хүнтэй хөдөлгөөн сайтай бла бла. За тэгэнгүүт хэрвээ чи цоо ирүүл бол өвчтөн хүн бол дээдлэн 10 грамм. А чи цоо ирүүл бол нэг 30-аас 50 грамм бас битээ хитэр. Би бол 30 граммаас битээ хитэр үзвэл. Энэ дандаа хэлжтэй сайн төрлийн комплекс нүүрс ус шүү. Гурил будаа би яриаг. За энэ тусдаа. Яг би болгоомжлт тэгэж хэлж байгаа тийм ээ. Яг бус хүмүүс өөрөөр хэлдэг баг. Би бол тэгэж хэлнэ. За өөх тос одоо хэдүүл сахар асч байгаа бол зөрүүлээд өөх тосоо нэмнэ. За энэ дээр нөгөө төөрөгдөл гараад. Та хараарай. Тийм ээ. Өөх тосноос болж дотор эдэрхтний өөх нөгөө дотор эдэрхтэн өөхөлдөг гэдэг ямар ч ойлголт өвчтөн тийм нэртэй тод ойлголт байхгүй гэх юм. Тэгсэн мөртлөө бид нар дотор өөхөлтөө гадар өөхөлтөө аваачаа өөх тос итгэл таргалдаг өөхөлдөг асуудалд ордог гэж итгүүлсэн. Тийм ээ. Тэгэхээр яадаг вэ? Хэлж штэ. Сахарын гамштай нүүрс ус тийм ээ. Нөгөө тал нь алкохолик, нон алкохолик хоёр төрлийн илэгний болон дотор эдэрхтний өөхөлтүүд ихтэй байна. Дан өөх тосноос болж үүсдэг дотор эдэрхтний өөхөлт гэж байхгүй. Дэлхийд даяар ийм ойлголт байхгүй. Ийм нотлохооч байхгүй, судалгаач байхгүй. Нотлох чадаагүй, нотлох чадаагүй, чадах боломжгүй байхгүй. Тэгэхээр сахар асан сайн өөх тосыг нэмэгдүүлэн ингэснээр бид нар дотор өөхөө задлах боломжтой болж гисэн тос ус гэж хэлсэн. Тийм ээ хамгийн нэг юм. За тэгээд мэдээж өөхний хамгийн сайн их сурвалж бол эрүүл амьтны гаралтай эрүүл мах өөх агуулсан гоо. За яг цүцхий, коконот тийм ээ одоо энэ бол хансан тосыг гэж. Хансан өөх тос тийм ээ. Ядаж нэг 50% дээш ингээд хансан өөх тос агуулдаг. Одоо ингээд за яг одоо олив бас байж болно. Тийм ээ. Эдгээр бол Монголд байхгүй юмстай. Одоо олив хэрэглэе гэвэл тийм ээ. Яг экстра вирчин цэвэр эво. За хэрвээ Италийн сайн амар үнэтэй байдаг шүү. Манай хурцуулаад идэв. Яг грек мерк ч юм уу те. Испани хайгуунууд 1 литр метр нэг 80 мянгатай нэг 20 30 доллартай олддог шүү дээ бас захиул тийм ээ. Энд ч бас зардаг. Италиг байх айл бити явж байна. Яг Итали хямдхан ориг Монголд байхгүй заа. Байвал ядаж 500 г 30 доллараас дээш байх хэрэгтэй. Тэгээд дамын зардал марлын тэнэс үнэтэй байх хэрэгтэй. За тэгээд коконат. За тэгээд ууч яг авокадо бас бага хэмжээнд үнэхээр ориг болтой. Би сая нэг татдаг 100% органик авокадо авчирлаа. За ингээ олон төрөл байна. Эво байна. Юу н хансан тоснуудыг тэгээ айлхаар нөгөө бас яг адилхан. Байгальд идээжсэн, байгалийнхаа хүнсийг идсэн малын зэрлэг загсны шууны мах өөртөө тохируулаад тэний айлхаа өөхтэй эсхийг авч хэрэглэх нэ. За хорнуудаас салнаа. Эний цаана нөгөө органик гэдэг жинхэнэ органик гэж ойлголт явж байна тийм. Органик гэдгийг одоо үйлдвэрийн нөхдүүдийн нэлдэв хүнсний мэрэгчлэлтэй нөхдүүд аваачаад ингээ бүр бузар тулаачихсан. Юу гэхээр одоо органик зөв маркетинг ойлголт. Органик жинхэнэ органик гэж юу юм? Жинхэнэ органик гэдэг чинь ямар ч пестицид хэрэглэдэггүй байгалаараа ургасан, тариалагдсан, байгалийнхаа хүнсээрээ өссөн амтан тийм ээ? Аратан амтан байж болно эсвэл тэжээвэр амтан байж болно тийм ээ? Тэгээд пестицид байхгүй альхор органик бордоо буюу баасан ордоо ч юм уу те амтны бордоо ч юм уу те эсвэл байгалийн бордоо ашигласан ийм л юм хэлж.
тийм ээ. Тэгэхээр одоо нөгөө манайд хяналтахгүй олон улсад ч ингээд бөөн ядаргаатай нэг юм хэцүү одоо нөгөө тарих угаалт тэгээ энэ маркетингийн термүүд ингээ маркетингийн кийвордууд ашиглаад нөхдөл органик гэдэг юмыг бүх юмдээ ашигладаг. Тэгэхээр энийг бол органик гэдэг үгэнд итгэж юус болох. Өөрөө тариагүй эсвэл үнэхээр таньдаг хүнийхээ тийм ээ баталгаатай юмыг л аваагүй л чи итгэх боломж байхгүй. За ингээд дараа нь нөгөө цэвэрлэх угаах бодисууд. Бид нөгөө жимс нугаа авчаад тэрийг угаахт юу хэрэгэлдэг вүлээ? Соод юм уу давсан усаа цэвэрлэхээр шүү. Тэд нар бол байгалийн молекул асуудал. А яагаад вэ? Жимс цэвэрлдэг, юм угаадаг. Тэгээ ингээд хадгалдаг энэ зориултын бодисоор химийнх нь орцыг мэдхгүй цэвэрлдэг. Тэр чинь цэвэрлээд алга болохгүй тэр чинь тэр навчин чинь тэр жимсэн чинь тэр махан чинь шингэж байгаа. Тэрийг бид нар ходоод илэг ялангуяа илэг дэрий чинь метаболизм тийм ээ метаболизм хийгдээд задлана. Тэгээд тэрэн дээр ч бас яагаад хэлээд байгаа шүү дээ. Ер нь бол айлхаар олон төрлийн хүний бие тийм ээ байглаас авч боловсруулдаггүй синтетик нэмэгдэл химийн бодисууд илгээр их ихтэй задарнаа. Өөрөө шүүгнэ. Ингээд яадаг антибиотик олон төрлийн хүчтэй юмнуудыг хэтрүүлж хэрэглэхээр илэг хамгийн түрүүнд тийм ээ асуудалд ордог, бөөр гэмтдэг. Эмний одоо заавар дээр үзвэл бид ямар ч хүчтэй юмыг хэтрүүлвэл илэг бөөр асуудалд ордог тийм ээ. Урт хугацаанд илэг бөөрнүүд гэмтээд ажиллаагүй болно, солиулах харахгүй бол. Тийм ээ цирроз болно. Тэгэхээр илэгний ачаалал гэдэг зүйл бас болгоомжтой ханднаа. За тэгээ цэвэрлэх угаах бодис ч өөрсдөө хор болчихоор байна хийхдээ. Тэгээд Power нөгөө BCB дэвтэр төрлийн одоо нөгөө Power тэгээд ялангуяа ер нь болж байгаа шил төмөр ялангуяа ган тийм ээ хадгалах хэрэг сан маань яг эдрий чинь бас ингээ халаах хадгалах үед тийм ээ тэний чинь хорн бүтцэн задаж шимэгдэж бидний хоол ус нь шингэх нэвч хэрсэлтэй халаавал бүр ихэнхдээ эрсдэл үүсгэж тийм ээ. За тэгээд ер нь бол шил ган төмөр за тэгээд яг усандаа фильтр хийдэг ч юм уу ингээд айгүй бол юм. Ер нь бол ингээд айлхаар хүний биед орж болох тэр хорнуудыг л бууруулах бүх аргуудыг хэрэглэе л гэж хэлж байгаа. Яриад ивэл дуусахгүй. Тэгээд дараа сургалтаараа би бүр илүү ярина. За ингээд яриад ивэл тэгээд за үргэлж зөндөө юм байгаа чинь энийг яг заавал хэлчих. Юу гэхээр дасгал хөдөлгөөн чухал биш энэ тохиол. Гэхдээ юу зөвлөх вэ гэхээр аэробик дасгал гэсэн. Тийм ээ? Аэробик биш яг аэробик буюу нөгөө йог, нөгөө алхалт тийм ээ хөнгөн гүйлт тийм ээ өөрөлд зүрхний ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр булчин хит ачааллахгүйгээр хөдөлгөөн их үе мөчийг нарийн булчингуудыг багтамжаар ачаалах. Өөрөлд хэлэхэд булчин задлах хэмжээний хүчтэй хөдөлгөөн хүчтэй дасгал хийж болохгүй. Яг тэр илэгч ачаалаад хийх бол ч гэсэн илэгч гимтсэн өөхөлтнөж гэдэг чинь гимтсэн гэсэн. Гимтсэн илэг ачаалт хийхгүй. Тийм учраас хамгийн ачаал бага усад юм юу хань нөгөө хансан нь бас байгалийн мах тийм ээ органик хүнсч тийм ээ хор баг гаргал. За тэгээд тэрийг хэрэглэхийн хажуугаар илгээ өшөө ачаалуулдаг юм юу бид нар одоо энийг хүмүүс ойлгох байхгүй. Булчин хийж гинэ гэж аваачаар бас илгээ ачаалж. Тэгэхээр дасгал хийж байгаа, жимд явж байгаа хүмүүс тийм ээ хийж байгаа явж байгаа хүмүүс бас илгээ ачаалуулж байна. Галаацаад нөсдөг байхгүй. Гэтэ тэр яг ихэнх хүнийг асуудаг. Гэтэ хэтрүүлэл бас эрсдэл. Тэгэхээр илгэний өөхөлтөд дотор асуудалтай хүмүүс шууд жимд явдаг, өөрийгөө ядраадаг, их гүүхээр юу болдгоо? Булчингаа задлаач. Яг тэр булчингаа задлахгүйд тэр задлсан булчингийн протеинуудыг чинь илэг ресайкл хийдэг, илэг зайлуулдаг, илэг хэрэглэдэг байхгүй юу? Тэгээ буцаагаад булчин синтез хийх, булчин бий болох процессыг бас илэг хийх хэрэгтэй. Илэг бол олон эдэрхтээ оролцох илэг голч. Тэгэхээр илэг протеиныг задлаад протеиныг буцааж ресайкл хийн. Тэгэхээр энэ процесс чинь явж чадахгүй илэг бүр гэмтээд бүр асуудалд ороод буцаа чи булчингаа нөхөж чадахгүй. Ингээд булчингаа чалдаад илгээч бүр гэмтээдэг. Ойлгож байна. Тэгэхээр эхлээд ирүүлчихэд хөдөлгөөнөө нэмнэ. Суу айлхаар баг суун аэробик төрлийн хөнгөн үе мөчөө ажилласан тийм ээ хөдөлгөөнүүдийг сайн хийнэ. Тийм ээ? Баг суун. Айгүй ингэ. Авшаа юм. За тэгээд яриад бол дуусахгүй. Хэдүүлээ дараагийн шигтэнд бол би энэ сургалтаараа бол энийг өшөө ярина. Зөвхөн илэг биш тийм ээ. Илэгнээс цаашлаад бөөр, нойр улчирхай, зүрх хүртэл өөхөлдөг. Тийм ээ висцералфат нэмэгдэг. Бүгд өөрөөсөө эрсдэлтэй хавсарсан том бодис солилцооны гажууд оруулдаг. Зүрх судасны өвчний маш том эрсдэл. За хэдүүлээ цаашлангууд одоо практик онлайн сургалтад багш нар оролцоод байгаа махан мацаг 33 зарлцсан. Комментээр би мэдээлэл оруулна. Тийм ээ. За энэ дээр юу голно? Яагаад махан мацаг, яагаад махан сургалт хийх гээд байгаа юм бэ? Тэгэхээр гол санаа нь махаар дамжуулж шинэ хичээлийн одоо тийм алдагдлыг багасгах, шинэ хичээлийг бид нөхөөд
биеийг эрүүлжүүлснээр хэдүүлээ махаар дамжуул үүсэх мэдрэмжийг үүдэртэн донтолтоос гарна. Сэтгэл зүй бие физиологийг докторжуулна. Цусан дахь сахараа докторжуулна. Чихрийн шижинг докторжуулах буюу type 2, type 1 дээр докторжуулалт хийгээд type 2 буюу тийм ээ диабетес сахарын өвчний 2 дугаар хувилбарыг нь бид нар бүрэн эдгэх боломжтой махан дэглэмээр. Зөвхөн мах биштэй кето байна уу, кетовор байна уу тийм ээ. Ер нь бол нүүрс ус багтаа дэглэмээр гэсэн. За энийг нэлээд дэлгэнгүй ер нь бол зөвхөн махан дэглэмж ярих гэдэг нь махан суртаа олон төрлийн дэглэмийг тийм ээ онл практик тийм ээ тийм. За тэгээд инсулиний дөчрөл нойр улчхайн доройтол гэмтлийг хэдүүлээ эдгээ. Яаж эдгэх вэ гэдгийг суралцсан. За тэгээд нүүр болон арсны ихэнх тууралт, ургацаг, гэмтэл, өрсөлдүүдийг айлгана. Өөрөлд бидний цусанд ходоодоос эхлээд цусаар дамжсан өрсөлдүүд, гэмтлүүд, хорнууд маань бидний арсыг муутгадаг, арсан дээр ургацгууд гаргадаг, тууралтууд явагддаг, тийм ээ бисероз одоо юу гэдэг маш тийм үйлдэл гэдэг олон төрлийн юм. Ерөөсө 99% нь ерөөсөө доктортой холбоотой, хоол хүнстэй холбоотой, амьдралын хөвшилтэй холбоотой. Би энийг бол өдөр тутам сүүлийн 3 жил өөр дээрээ туршаад мэдээд нотлоод, дээрэс нь уншаад, онлоор нь бас ойлгоцсон байхгүй. Тэрийгээр ярих гэж байна. Тийм ээ. Өөрийнхөө би өөр дөр ингэ хангалттай хийсэн. За тэгээд цус болон ходоодны өвслийг бууруулж биеийн эдгэлтийг сайжруулах юм байна. Цаашлаад нөгөө дахлаа дааврын асуудал энэ дэр шийднэ. Эрүүл хөвшилтэй хослуулсаар боцын солилцоог хурцах нь тэгээ энэ хугацаанд эрүүлчихнэ. Суур архах өвчлүүд тийм ээ. Эдгээрийг хөвчлэр хянана. Тэгээ цаашдаа эдгээр хугацаанд тийм ээ. 1-3 жил, цаашдаа багадад 5 жилийн хугацаа. Зарим хүн бол нэг хагас жил эдгэн. За суур архах өвчлийг хүн хөвчлэр хянах эдгээр нь дахлаа болон боцын солилцооны эмгэгүүдийг хянана. Тэгээ болж игэл ангаана. Урт хугацаанд биеийн зөв бүтэц тийм ээ. Биеийн бүтц ярьж шүү дээ. Биеийн зөв бүтц эрүүл бие сэтгэл зүг хүнс хөвчлэр засна бүтээн. Тийм ээ. За тэгээд нэмээд практик сургалтууд орж ирнэ. Саний бол онл практик хосуулсан сургалт яваад практик дээр нэмээд хэдүүлээ адны гаралтай хүнсийг ойлгоно. Танин махан хүнсийг сонгоно, бэлтэн, хадгална, бэлтгээд мөн идэж, хэрэглэж, шингээж сурна. Махан суртаа хүнсийн төрлүүдийг онл практикийн сургалтаар авна. Санхүүтэй тийм хүн болгоны санхүү өөр байхгүй. Санхүүтэй тохируулан мах хүнсний орчуудаа сонгож дэглэм хөвшлээ зохио. Тийм ээ. Өөртөө таарал. Ингээд хүнс яг урт хугацаанд хэрэгжүүлээд өөрчлөлт сайжруулж явахын тулд хэдүүлээ өөртөө энэ дэглэм хөвшил гэдэг юм аа өөртөө тааруулж хийх хэрэгтэй болохоос биш нэг дэглэм хүн болгон тохирохгүй урт хугацаанд фейлддэг байхгүй ойлгож байна. Тэгээд бүр буцаад илүү асуудалд ороод өөр тоглоод басна. За тэгээд хүнс болон хөвшилтэй ашиглах хоолны төрөл тэрийг яаж хадгалах вэ? Хийх аргачлалуудыг бас ярина хийн. Макро буюу нөгөө протеин өөхтос нүүрс усны зөв буруу тийм ээ сайн муу их сурвалжуудыг ярих нь байна. Макрогийнхаа хацааг тааруулах нь байна. Чаныг нь тань бас хэрэгэлж сурах нь байна. За тэгээд нөгөө өмнө хэдүүлээ ярьжсэн чүмэг 30 гээд одоо нэг гараа гişүүд бол орж ирсэн. Энэ орсон бүх сургалтууд тийм ээ нөгөө синтетик хүнс ор детокс хийх, өөхтос, шим тижэл тодруулах, тэгээ нэг олон төрлийн лайвууд, витамин нэмэлтийн талаар амьдын чанар тэгээд энэ 7-8 төрлийн өвчнөөс имнээсээ салсан түүх. Энэ видеонууд нэмэлтээр үн төлбөргүй хүргэж байна. Яа. За тэгээ энэ хичээл маань ерөөдөө яг 79 мянгад ярьж байгаад 3 сарын 31-нд хичээл албан ёсоор эхлэхээс өмнө бол 59 гэдэг хямдалтай өнөр явж байгаа. Тэгээ энэ маань ерөөдөө махан дэглэм буюу тэний цаана шим тижэл эрүүл хөвшлийн ингээд цогц хичээл болох нь байна. За гүйлгээний утсан дээр бүгд Facebook нэрээ утасны дугаартайгаа бичсэн байна. Дансыг би оруулчих нь. За тэгээд хамгийн гол нь групптэй өөрсдөө join дараад 2 асуулт байгаа. Тэр нь заавал хариулсан байх ёстой. Тэгээ 3 сарын 31-ээс өмнө ихэнх нь оруулчихна. Тэгээ 31-нд эхлээд үргэлжлээд 3 сарын хугацаанд буцаж үзэх хэрэгтэйгээр дунджаа нэг сар орчим сар гарны хугацаанд бол энэ сургалт маань явах гэж харж байгаа. Тийм ээ. Аль болохоор урт хугацаанд явуулахыг хичээ. За дорож 3 сар өвшөө хадгалах учраас хүн болон хангалттай хичээлийг үзээд амжиж баг. За тэгээ чүмэн 30-ийн бүх видеонуудаа бүгдээрээ үзнэ. За энэ дүү нэг жишээ. Би нөгөө өчигдөрхөн авсан байхгүй. Айгүй буруу ойлголттой байна. Нөхдөд bio availability буюу энэ чинь цаана ингээ absorption rate гэж байна. Бол юмыг хүн шингээх чадвар хүн буюу Homo sapiens тийм ээ. За ямар төрлийн хүн сэргэлхээс хамаарат байгалийн бус тийм ээ сайн муугаас хамаарат хүний дотор эргэтэн систем тийм ээ боцын солилцоо бүх юмыг 100% шингээдэг байхгүй юу да. Ходоодноос эхлээд илэг бөөр олон төрлийн энзимууд, ходоодны хүчил тийм ээ. За илэг сүсний шингэн тийм ээ. Тосны задлах чадвар тийм ээ. Нүүрс усыг задлах чадвар ингээд эдгээр чинь бүгд нийлээд ямар хүнсээс ямар витамин минерал авах нь бүр тэнгэр газар шиг өрөхгүй. Энэ зураг би ганцхан жишээд орчихъя. За энэ хамгийн их би багасаа хаамсан сонсч байсан шүү дээ. Тийм ээ. Яадаг вэ? Лун идэхээр нүдний араас витамин А нэмаарэ. Лун ид өндөр болно бла бла буушит.
Энийг юу гэж хэлж байгаа гэхээр за зүгээр яг онлоор цаасан дээр бид нар их хүмүүс цаасан дээр амьдардаг байхгүй юу? Хүн судлахгүй байна, нарийн мэдээллийг өгөхгүй байна. Зориуд ингээд ийм ерөнхий тийм ээ ийм ерөнхий юмар хүний тэрх угаагаад байна. За энэ дээр юу гэж чинь жишээ нь бета каротин би нөгөө витамин А-гийн нэг төр шүү дээ. За энэ яг Charles буюу одоо энэ ногоог витамин А-г хамгийн сайн сурвалж гэж багаас нь нэтлээд тарих угаацсан. Тэгээ яасан гэсэн ойролцоогоор 100 г 835 мг бета каротин витамин А агуулна гэж. Тэгэхээр яа гэвэл бод байдал дээр 3-6% нь шимэгддэг. Өөр хэлэх гээд болохоор 94-өөс 97% нь хүний биеэс баас болоо гардаг. Ойлгож байна уу? Зүгээр л баас. Яг 3-6% шингэтгэл бод амьдрал дээр 100 г-д 25 микрограмм тийм ээ витамин А л авна. За тэгвэл 100 г илэг миний хэлээд байгаа хамгийн сайн витамин минерал өндөртэй эргэтэн мах тийм ээ. За энэ дээр яг нь beef liver тийм ээ. Буюу үхрийн илэг, сайн илэг нь яг нь ultimate буюу хамгийн сайн витамин А-ыг суулж. Яагаад юм бэ? 100 г 9400 буюу 100000 мг ретинол хэлбэрээр витамин А-г агуулна тийм ээ. Ретинол нь өөрөө витамин А-гийн хамгийн маш өндөр bioavailability буюу шингэц сайтай хувилбар нь. За энэ ретинолыг хүний бие 90% хэмжээнд буюу 10% баас шээс болоод зайлаад 90% бид нар шингээгээд угаасаа 10,000 орчмыг агуулж ахт 90% аваад бараг 8500 микрограмм буюу харьцаа нь хэд дахин бэ гэж тоо 25 мянган зөвч одоо 20 дахин 28 160 180 дахин зөрөө ойлгож байна уу? 180 дахин витамин А-гийн шимэгдэлтийн агууламжийн шингээх чадварын зөрөө. Зүгээр ганцхан жишээ. Ийм тарих угаалт, ийм одоо юу гэдгийг багаас нь бидрийг ингэж тийм ээ шинэ хичээлийн дутагдалт бол бидрийг оруулдаг байх. Хүчээр оруулаад байгаа юм биш чинь ингээд системийн юм яваад байгаа байхгүй. Бидний ээж аваа бурууч тийм ээ. Бид бүгдээр л ингэж итгэж өссөн юм. Тий. За өнөөдөр хичээлийг дуусгая. Яриад байвал дуусахгүй. Тэгээд дараагийн удаа тийм ээ ямар сэдвээр хаяа хэлгмээр байна. Комментээр болон бичээд үлдээгээрэй. За тэгээд саяны ярьсан сургалтын мэдээлэл, сургалтанд суух тийм ээ бүр ингээд системтэй мэдлийг практик онцгой ингээд маш олон төрлөөр авмаар байвал тийм ээ ялангуяа сургалтаар тийм ээ группээр ингээд хугацаанд авмаар байвал суралцмаар байвал тэгээд комментээр мэдээлэл аваарай. Чатаар холбогдорой.